Сайн байцгаана уу? Говьтай аймгийн Баян улс сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний урс солонгой байна. За би сургалтандаа тонгороо сургалтын аргыг хэрэглэснээр их олон өөрчлөлт гарсан. Ялангуяа сурагчдын хоцрогдсон сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулах тал дээр илүү их анхаардаг. Багш нар хамтарч ажилласнараа сурагчдын бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр илүү их ажилладаг. Сайн байцгаана уу? Би Баян улс сумын 11 ангийн сурагч Халиуна байна. За бид нар англи хичээл дээрээс сэдвээ судлаад дараагаар нь манай багш англиний тэр сэдвийг видеогоор групп чатн дээр оруулж өгдөг. Бид нар яг англи дээр судалж байгаад ойлгоогүй үлдсэн тийм зүйлүүд байх юм бол багшийн групп чатн дээр оруулж өгсөн хичээлийг давтаж үзээд ойлгоогүй зүйлээ суралцдаг. Дараагаар нь ангийнхантайгаа тэр хичээлийнхаа тухай ярилцаж мэдлэгээ батдаг. За бид нар хэрвээ яг хоол хийх талаар хичээл орвол бүгд гэрээсээ хоолныхаа материалуудыг авчираад дараагаар нь түүнийхээ талаар англиар яриад английнхаа мэдлэгийг илүү баттгаж өгдөг. Бэлдсэн хичээлээ цахимаар явуулж групп чатанд тавьснаар сурагчдын сонирхсан асуултанд багш хариулдаг. За сурагчид багаар ажиллаж бие даах чадвар нь илүү их хөгждөг.